Орой минь хүргэе хүндэт бизнес эрхлэгч түншүүдээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. За та бүхэн маань аль улс аль хотоос одоо нэгдэж байгаагаа чатанд бичээрэй. Та бүхэн маань аль хаанаас нэгдэж байна? За одоо хідүүлээ хэдийнэ 102 гуруула олчихсан байна. За нэг хэдхэн минутын дотор 100 гаруулаа цугларсан байна. За Астана хотоос мэдчилж байна гэсэн байна. Москва хотоос гэсэн байна. Зихарец хотоос орж ирсэн байна. Алматы хот байна. За маш их баярлалаа. Та бүхэн маань нэгдэж байгаад баярлалаа. Өнөөдөр бид та бүхэндээ витамин С-тэй гидрогелен маскын талаар мэдээлэл хүргэх болно. За Астана, Ладов, Якутск гэд бичсэн байна. За Новосибирск, Бишкек гэсэн байна. Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Ариол хот гэсэн байна. За Ирхүү хотоос гэсэн байна, Германаас гэсэн байна, Екатеринбург. За, маш их баярлалаа. За, би компани өмнөөс бид бүхний зүгээс бүгдээрэнд нь энэ гоё маск буюу гидрогелен маск зах зээл нэвтэрч байгаа баярын мэндийг дэвшүүлмээр байна. Өнөөдөр энэ маск яг ямар бүтээгдэхүүн яаж хэрэглэхийн яаж өдөр тутмынхаа арьс арчилгаанд оруулахын үүнээс гадна үүн дээр бизнесээ яаж бүтээхийн хэрхэн одоо хүмүүстэй санал болгохын гэдэгчлэн маш олон мэдээлэл хүргэх болно. За ингээд энэ урт хугацаанд хүлээсэн маш их үр нөлөө өндөртөө ийм гоё бүтээгдэхүүн та бүхний гарт хүрч байгаад баяр хүргэмээр байна. За энэ слайдн дээр бичсэн байна шүү дээ. Өглөө өдөр бүр агшин зуурт арсыг гэрэлтүүлнэ гэж бичсэн байна. За тэгэхээр бүгдээрээ одоо вебинараа эхлүүлцгээе. За та бүхэн маань доор хэсэгт байгаа дэлхийн бөмбөрцөг дээр дараад орчуулга сонсох хилээ сонгоно. За компьютероос орж байгаа бол дэлхийн бөмбөрцгөө сонгоно. За өнөөдөр Орос, Кыргыз, Монгол, казах хэлнээ энэхүү вебинар маань орчуулагдах болно. Тэгэхээр синхрон орчуулгатайгаар та бүхэн энэхүү вебинараа хүлээж авна уу. За вебинарын үндсэн дүрм гэж бий тийм ээ. За энэ бол бүтээгдэхүүний презентац мэдээлэл одоо танилцуулга. Тийм учраас бид нар маш сайхан амьд харилцаа үүсгэнэ. Та бүхэн хүссэн асуултаа, сонирхсан асуултаа бичээрэй, асуугаарай. Буруу зүрх асуулт гэж байдаггүй шүү. За бид нар вебинарын дунд хэсэгт болон сүүл хэсэгт асуулт хариултын хэсэг явуулах болно. Хэрвээ вебинарын дундаар техникийн саатал асуудал гарах юм бол та бүхэн маань за түр хүлээж агаарай. Бидний дуу цуур хатаад байна гэж ах шиг байна. За одоо бид дуугаа дахиад шалгаадах юм. За ямар ч байсан та бүхнийгээ гэж хэлэхэд маш сайхан идэвхтэй оролцоотой байгаасай гэж хүсэж байна. За юу тэгээ та бүхэн вебинарын дундуур тодорхой асуудлууд саатал үүсэх юм бол гараад эргээд ороод ирэх боломжтой шүү. Дахин ачаалаад ороод ирэх боломжтой. За өнөөдөр вебинарын бичлэг хийгдэж байгаа. Тэгээд энэхүү вебинарын бичлэгийг мэдээж та бүхэндээ дараа нь хуваалцах болно. За өнөөдөр вебинарын үеэр бид юуны талаар ярилцах вэ? За бид нар нэг цагийн дотор нэг цаг 15 минутын дотор ярилцсан гэж төлөвлөсөн байж байгаа. Яагаад гидрогелен маск бол арьс арчилгааны хамгийн олноо танигдсан арга бэ гэдгийг ярих болно. За витамин С-тэй гидрогелен маск Artist Skin Nutrition яг ямар орц найрлагатай голлох орц найрлагыг авч үзэх болно. За үүнээс гадна энэхүү маскны гол давуу талууд болон онцлог талуудыг авч үзнэ. За гидрогелен маскыг үйлчлүүлэгч хэрэглэгчдэд хэрхэн танилцуулах вэ? Санал болгох вэ? Тэгээд асуулт хариултын хэсэг гээд ийм байдлаар явагдах болно. За ингээд өнөөдөр уламжлалт ясаараа өөрсдийнхөө танилцуулъя. Сайн байцгаана уу? Намайг Зарина гэдэг. Би Amway Төв Азийн бүс нутгийн дистрибьюторуудыг сургалтыг хариуцсан менежер байна. За өнөөдөр манай Amway компани Хараад бус одоо эксперт мэрэгжилтэн гоо сайхны мэрэгжилтэн Жанара Ситкасинова байна. Мөн Мэрвэр Таяр брэнд менежер бүсгүй оролцож байна.
За ингээд өнөөдөр манай Artistry брендийн хараат бус эксперт мэрэгжилтнээ дахин танилцуулын Жанара Ситкасинова бол яг арсны гоо сайханч мэрэгжилтэй эмч хүн байгаа. За мөн урьдчилан сэргийлэх хангаах ухааны гэрчилгээтэй эмч байна. За ингээд мэрэгүрт танд үгээ шилжүүлье. За Сарина баярлалаа. За хоёлоо цөөр адахгүй тул нэг нэгээрээ микрофон нээж харах нь байна тийм ээ. За та бүхэнд энэ өдрийн мэндийг дахин дэвшүүлье. Өнөөдөр цагтаа цугулсан та бүхэнтэй маш их баярлалаа. Маш сайхан олуулаа цугулсан байна. Манай шинэхэн бүтээгдэхүүнийг маш их сонирхож хүлээж авч байгаа та бүхэндээ баярлалаа. За компанида би 9 жил ажиллаж байна. За тэгээд энэ хугацаанд одоо маш удаан хугацаанд хүлээж байгаа бид одоо компани ажилтнууд хүртэл маш ихээр одоо сонирхож хүлээж байгаа юм шинэ сонирхолтой бүтээгдэхүүн юм. За ингээд гидрогелин ийм маск байгаа. За энэ сүүлийн үед зах зээлийн үүс дээр нэлээд одоо гоо сайхны зах зээл дээр бол тренд болж байгаа бүтээгдэхүүн. Ягаад энэ бүтээгдэхүүнийг компани зүгээс гаргах болсон бэ гэхээр энэ бол шууд эхний хэрэглээнээс эхлээд үр нөлөө нь мэдэгддэг. Та бүхэн маш хурдан хугацаанд, богино хугацаанд үр нөлөөг нь мэдрэх боломжтой. Тийм ч учраас компани нэр, брэнд, одоо имиж гэд энэ бүхэн зүйлд бас маш эргээр нөлөөлөх боломжтой буюу хэрэглэгчдэд санал болгоход маш тохиромжтой бүтээгдэхүүн байж байгаа. Door opener гэж нэрлэгддэг. Өөрөөр хэлбэл сургалтын дараагийн алтны хэсгийнхэн маань ярьж өгнө. За door opener гэдэг бүтээгдэхүүн англиалтаа орж байгаа. Энэ ямар утгатай вэ гэхээр манай одоо хэрэглэгчдийн өмнө сайхан манай компани бүтээгдэхүүний үүд хаалгыг нээж өгдөг ийм бүтээгдэхүүн гэж хэлж болно. За яг энэ бүтээгдэхүүний ачаар одоо дараагийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгох юм боломж шиг бүрдүүлж байдаг юм аа. Тийм учраас шинэ бүтээгдэхүүнээр одоо тогтоо зогсоохгүй door opener буюу цаашдын өөр бүтээгдэхүүнүүдийг санал болгох тэрхүү үүд хаалгыг нээдэг ийм бүтээгдэхүүн гэсэн үг. За тэгээд та бүхэн өдөр тутамдаа Artistry брендийн маш олон төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байгаа. Өдөр тутмын хэрэглээнд тань нэвтрүүлэхэд маш энгийн амархан хэрэглээтэй өдөр тутмын хайр зарчилгаанд шууд нэвтрүүлэх юм боломжтой. За үүнээс гадна зах зээлийн тренд одоо болсон зүйл байгаа. Тэгэхээр ялангуяа ийм одоо ийм гидрогелин маск болон энэхүү одоо маск нь болохоор яг солонгос улсаас ер нь гаралтай. За тэгээд дэлхийд дахнаар маш их одоо төгсөн. За тэгээд 19-оос 30 он хүртэл ерөнхийдөө жилд дунджаар 6.5% ингэж борлуулалт нь өсч яваа ийм төрлийн бүтээгдэхүүн байгаа. За энэхүү бүтээгдэхүүн бол үнэхээр шууд мэдрэгдэм одоо харагдахуйц үр нөлөөг үзүүлдэг. Орчин үеийн хурдтай амьдралынхаа хэв маягт шууд нэвтрүүлэх боломжтой. За үүнээс гадна альва арга хэмжээний өмнө хэрэглэхэд маш сайхан арсыг бэлдэж өгнө. Ийш тийшээ аялалд авч явхад маш амархан. За үүнээс гадна та бүхэн контент хийхэд олон нийтийн захим сүлжээнд одоо ашиглахад маш их тохиромжтой юм аа. Зөвхөн маскаас гадна одоо маска харуулад өөр бас бараа бүтээгдэхүүнүүдэд сонирхуулах юм контентийг бүтээх боломжийг бүрдүүлж байгаа юм аа. За миний хувьд брэнд менежер хүний хувьд бас нэг чухал хэлэх зүйл бий. Ийм одоо мэдээллүүд байдаг те. Манай брэнд бүтээгдэхүүнийг илүү одоо өрсөлдөх чадвар өндөртэй, илүү хүчирхэг брэнд болгож өгдөг маш олон бодит тийм баримтууд байдаг. За тухайлбал манай орц найрлага одоо цэвэр орц найрлага гэж байгаа Artistry брендийн бүтээгдэхүүнд маш олон төрлийн орц найрлагууд агуулгддаг. Бүгдээрээ Nutri Light-ийн өндөр стандартад нийцсэн орц найрлагууд байдаг. За үүнээс гадна эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний айдал бүх орц найрлагыг үйлдвэрлэлийн бүхий л явцад хянах боломжтой байдаг. Үүнээс гадна Artistry Clean гэх цэвэр
байдлын стандарт байдаг. За энэ юу гэсэн үг гэхээр манай энэхүү одоо артистри клин гэсэн стандарттай бүтээгдэхүүнд төрөл бүрийн парабен, фталат, эрдэст тоос, сульфат гадаргуугийн идэвхт бодисууд, циклин, силикон болон бусад одоо хортой хор уршигтай 1700 гаруй ийм бодисыг агуулдаггүй гэдгийг бол баталгаажуулж байгаа юм. За энэ бүтээгдэхүүн маань веган бүтээгдэхүүн байгаа. За үүнээс гадна бүхий л төрлийн арьсанд маш сайн тохирдгоо. Тийм учраас манай бүтээгдэхүүнийг маш олон одоо хүмүүст санал болгох боломжтой, бүхий л хүмүүст одоо хэрэглэгчдэд санал болгох боломжтой учраас маш сайн өрсөлдөх давуу чанар өндөртэй. За та бүхэн арьсаа сайхан сэргээе гэж бодох юм бол өглөөд ч оройд ч ашиглах боломжтой. За түргэн хугацаанд арьсаа сайхан гэрэлцэн харагдуулъя гэвэл тэр доор нь хэрэглэх боломжтой. Үүнээс гадна өнөөдрийн хүртэл хэрэглэж ирсэн артистри өдөр тутмын арьс арчилгааны бүтээгдэхүүний тань үр нөлөөг илүү сайхан дэмжиж өгнө гэсэн үг. За ингээд Жанара танд үгээ шилжүүлье. За сайн байцгаана уу? За та бүхэндээ мэдчилж байна. Намайг сайн сонсож байгаа эсэхийг чатанд бичнэ үү? Та бүхнийхээ сан сэтгэлийг сонсъё. Та бүхэнд бүх зүйл сайн сонсогдох нь нэг чухал байгаа. За сайн сонсогдож байна гэсэн байна. За ямар ч байсан бүгдээрээ ийм агшин зуурын маш сайхан одоо гэрэлтүүлэх энэхүү үр нөлөөг яаж аваад байгаа юм, ямар орц найрлагаас энэнийг аваад байгаа гэдгээ харъя. Хүмүүс эхний хэрэглээнээс эхлээд шууд дурлах юм бүтээгдэхүүн байгаа. Гэр арчилгааны хувьд энэ маск бол маш чухал юм арга байгаа. За тэгээд ерөөсө агшин зуур та бүхэнд маш сайхан үр нөлөөг мэдрүүлдэг. За бид нар гэртээ арьсаа арчлах их дуртай. Тэгээ маш хурдан хугацаанд, богино хугацаанд сайхан нүдэнд харагдахуйц үр дүн мэдрэх дуртай шүү дээ. Тэгвэл яг энэ үр нөлөөг өгдөг бүтээгдэхүүн витамин С-тэй гидрогел маск байна. За та бүхэн арьсны одоо хөгжрөлтийн явцыг мэдэж байгаа. Одоо чөлөөт радикалууд бидний арьсанд нөлөөлснөөр, сүргээр нөлөөлснөөр одоо илүү цагаасаа эрт хөгжрөх тэрхүү сөрөг нөлөөг үзүүлдэг тийм ээ. За тэгвэл энэ масканд 21 төрлийн антиоксидант буюу үл эсэлдүүлэгч бодисууд агуулгддаг. За үүнээс гадна Nutrilite, Nutri-Surt гэдэг одоо ургамлын гаралтай бодисуудыг агуулдаг учраас чөлөөт радикалуудтай тэмцэн. За үүнээс гадна парабиотикууд агуулдаг. Парабиотик гэдэг энэ талаар бид нэр авч үзэх болно. За эдгээр нь яадгүй гэхлээр арьсны одоо бичил орчныг маш сайн дэмжиж өгдөг. За үүнээс гадна витамин С-ний агууламжтай учраас бусад бүтээгдэхүүний үр нөлөөг маш сайн одоо дэмжиж өгдөг. Ниацинамид, аденозидыг бас агуулдаг. За хэрэгэлсэн учраас та бүхэн маш сайхан эрүүл гэрэлцэн арьстай болох боломжтой. За шууд одоо талент хараад мэдрэхээс гадна та бүхэн ерөөсөө энэ маскыг хэрэглээд гадаа одоо гарахад тааралцсан хүн болгон таны арьс гэрэлцэн байна гэж хэлэхэд гарцаагүй. За яагаад ингэж сайхан гэрэлдэж байна уу гэхээр энэ орц найрлагын ачаар шүү дээ. За ингээд 3 төрлийн үйлчилгээ үзүүлнэ. Арьсны улаан одоо улаалтыг багасгах, за шаргал туяаг багасгах. За үүнээс гадна ийм тэгш бус гадаргууг сайхан тэгш болгож өгнө, жигт болгож өгнө. За та бүхэн бүгдээрээ энэхүү бүтээгдэхүүнийг эхний удаадаа хэрэглээд л үзэх юм бол миний хэлээд байгаа бүх зүйлийг өөр дээрээ мэдрэх боломжтой гэж хэлмээр байна. За ерөөс агшин зур маш сайхан үр нөлөөг үзүүлнэ. За тэгвэл энэ витамин С гэдэг гол орц байгаа. За Nutrilite брендийн ацерол инторийн одоо инторийг агуулсан учраас яг энэхүү орц найрлагад маш өндөр хэмжээний витамин С агуулгддаг байх нэ. За тэгвэл витамин С болохоор зөвхөн антиоксидант нөлөө үзүүлээ зогсохгүй бас бусад одоо маш олон үйл явцуудад оролцдог. За тухайлбал шинэ одоо коллаген боловсроход нийлэгчгэд оролцдог. За үүнээс гадна за яг одоо арьсны бас дархлааг маш сайхан нэмэгдүүлж өгдөг. Тийм учраас яг бидний арьсанд маш их сайн үр нөлөө үзүүлдэг
юм аа. За тэгвэл чөлөөт радикалууд бидний одоо арьсанд сөрөг нөлөө үзүүлээд шууд давталж эхэлдэг. Өөрөөр хэлбэл бидний эсүүдийг одоо эсэлдүүлж эхэлдэг гэсэн үг. За тэгэхээр яг манай бүтээгдэхүүнд одоо агуулгадж буй өөрсдийн эзэмшлийн ферм дээр стандартын дагуу ургуулж одоо гаргаж авсан орц найрлагууд энэхүү бүтээгдэхүүнд орж байгаа учраас урт хугацаанд арьсны цагаан залуу гэрэлцэн байдлыг хадгалах юм үр нөлөөтэй. За чөлөөт радикалууд яадгүй гэхлээр одоо хүний одоо метаболик буюу бодит солилцоонд нөлөөлж байдаг. За чөлөөт радикалууд нь одоо шууд илт одоо харагдахуйц ийм арьсны хөгшрөлтийг явагдахад одоо нөлөөлж байдаг. За эсийн тэнцвэрийг алдуулж байдаг. За үүнээс гадна уургийн одоо арьсны бүтцийн уургийг одоо сүйтгэж байдаг. За үүнээс гадна үндсэндээ арьсны одоо байдлыг маш муудуулж байдаг байх нэ. За тэгвэл энэ чөлөөт радикалууд хаанаас одоо гарч тийм ээ бидний арьсан дээр одоо ийм сөрөг нөлөө үзүүлдэг вэ гэхлээр гадна орчны нөлөөнөөс мэдээж яриг арьс одоо агаарын бохирдол, за хид ягаан туяа, за үүнээс гадна хөх туяа гихчлэн энэ дэлгэцний туяанаас эдгээр нь одоо ялгарч байдаг. За түрүүний хэлсэнчлэн бид нар одоо энэхүү чөлөөт радикалын нөлөөнөөс юу мэдэрдэггүй гэхлээр арьсны одоо үеүдэд энэхүү чөлөөт радикалууд эсийн түвшинд нөлөөлж эсийг одоо эсэлдэхэд хүргэж байдаг. Эсэлдэхээрээ одоо бидний бүссэн сайхан арьс одоо харагдах боломжгүй маш одоо хурдан хөгширч байдаг юм аа. За тэгвэл бид энэхүү чөлөөт радикалын нөлөөнөөс арьсаа хамгаалахын тулд антиоксидантыг маш сайн одоо орц найрлагатай антиоксидантыг хэрэглэх шаардлагатай. За чөлөөт радикалууд ерөөсөө хормын төдийд бидний арьсанд сөргөөр нөлөөлж байдаг учраас бид нар гэрийн арчилгаанда маш сайн үр нөлөөтэй өндөр чанартай антиоксидант агуулсан бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэснээр өдөр тутамдаа арьсаа хөгшрөхөөс хамгаалж сайхан харагдуулах боломжтой. Яг тийм ч учраас бидний одоо гоо сайхны одоо тийм ээ арчилгаа болсон өдөр тутмын хэрэглээ болох эдгээр одоо сав одоо манай бүтээгдэхүүнүүдийг та бүхэн өдөр тутамдаа ашиглаж байх нь маш чухал юм аа. За тухайлбал коллаген гэд бүгдээрээ маш их ярьдаг шүү дээ тийм ээ. За тэгвэл энэхүү чөлөөт радикалууд нь яадгүй гэхлээр арьсны бүтцэд байдаг уурэг буюу коллаген эластинийг сүйтгэж байдаг. За үүнээс гадна арьсны барьер буюу өөрийгөө хамгаалах тэрхүү хамгаалалтын давхаргыг одоо муудахж байдаг, султгаж байдаг. За үүнээс гадна хөгшрөлтийн тэрхүү мэдэгдэхүйц, харагдахүйц ийм одоо арьс сааралдах, арьс өнгөө алдах, жигт бус болох маш ихээр одоо үрчлээ үүсэх одоо арьс үрчлээ үүсэх гэх иймхүү одоо сөрөг нөлөөг үзүүлж байдаг юм аа. Тийм учраас бид нар арьсаа хамгаалахын тулд антиоксидантыг маш сайн өдөр тутамдаа хэрэглэж байх ёстой юм аа. За тэгвэл энэ бүтээгдэхүүн яаж үр нөлөөгөө үзүүлдэг вэ гэдгийг харъя тийм ээ. За бид одоо маш олонтоо сонсож ирсэн шүү дээ. Ацерол интор гэдэг энэхүү орц найрлага энэ бүтээгдэхүүнд агуулгаддаг. За зүгээр жүрч жимсэнд байдгаас 50 дахин илүү хэмжээний витамин С-г бол агуулж байдаг. За би та бүхэнд ярьж байсан нэг судалгаа явуулахад 100 г жүрч болон 100 г ацерола инторыг одоо туршиж үзээд хооронд нь харьцуулж үзэн хэрэг хэмжээний витамин С агуулдаг вэ гэхэд ацерол интор бол 50 дахин илүү витамин С агуулдаг болох нь харагдаж байсан. За ялангуяа энэ ацерола инторыг Nutrilite-ийн өөрийн эзэмшлийн фермүүд дээр ургуулж гаргаж авдаг. За үүнээс гадна органик одоо аж ахуй сертификатцсан ийм зүйл байгаа. Тэгээд үрээс одоо эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүхэл үйлдвэрлэлийн үйл явцад энэ орс найрлагыг бүрэн хянах ийм боломжтой байдгаараа давуу талтай юм аа. За тэгвэл бүгдээрээ яг бусад орс найрлагуудыг харъя. За энэхүү бусад орс найрлага гэх юм бол за энэхүү Artistry Skin Nutrition дагуулгаддаг бусад бүтээгдэхүүнүүдэд дагуулгаддаг цагаан чиа үрийн ханд байж байгаа. За мэдээж хэрэг
ацерол, инторын ханд агуулгаддаг гэсэн шүү дээ. Маш их антиоксидантаар баялаг, витамин С-гээр баялаг. Тэгээд одоо арсны дархлааг бас дэмждэг. За үүнээс гадна хар үхрийн нүдний хандыг агуулгаддаг. За мөн хөгшрөлтийн эсрэг маш сайн үр нөлөөтэй ийм бодис агуулдаг. За маш одоо олон жилийн өмнөөс яг одоо арсны хөгшрөлтийн эсрэг маш өндөр үр нөлөөтэй болох нь батлагдсан ийм орц байгаа. За үүнээс гадна розмарины ханд агуулгаддаг. За тэгээд энэхүү өндөр антиоксидантын хамгаалалтыг Nutri-Sort гэх энэхүү одоо стандартаар баталгаажуулж өгсөн байдаг. За яг ямар газар тариалсан ямар одоо орчинд ургуулж тариалж авсан гэд энэ бүхнийг одоо гэрчилгээ олгож байна гэсэн үг, баталгаажуулж байна гэсэн үг. За тэгэхээр яг одоо тухайн ургамлын хандыг ургамал байхаас нь аваад ургуулад ханд болгож гаргаж аваад лабораторид шинжилгээ хийгээд тэгээд одоо бүтээгдэхүүний орц найрлага болгож ашиглаж эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүхэл үйл явцыг одоо баталгаажуулдаг ийм стандарт байгаа. Чанарын стандарт байгаа. За тэгвэл бүгдээр арсны микробиомыг авч үзье тийм ээ. За энэхүү бүтээгдэхүүнийг та бүхэн хэрэглээд ердөө 2-3 минут болоход л мэдрээд авах болно. Арсыг ингээд бүрхээд бүчээд авч байгаа ийм тийм ээ. Бараг ингээд арсанд чинь ингээд шингээд орж байгаа нь мэдрэгдэнэ. Одоо тухайлбал тийм ээ яг ингээд нэг эхний 2-3 минут болоход л ингээд гидрогелен маск чи арстаа ингээд маш сайн жигтгэн одоо нэгдэж өгдөг буюу хоёр дахь ийм арсны давхаргатай болсон юм шиг мэдрэмж төрнө. Тийм учраас та бүхэн хангалттай хугацаанд арсан дээрээ тавиад тэгээ бусад ажлаа амжуулаад ингээд явах боломжтой юм аа. Тэгэхээр өглөө оройдоо хэрэглэх боломжтой. Ингээд өдөр тутамдаа хэрэглэснээр та үнэхээр одоо гэрэлцэн арстай болох боломжтой юм аа. За тэгээ бүгдээрээ арсны микробиом гэдэг бичил орчин гэдээ ярьдаг шүү дээ тийм ээ. Энд чинь болохоор бүтэн одоо энэ бичил битнүүдийн экосистемийг хэлдэг тийм ээ. Яг арсны гадаргуу дээр амьдардаг одоо ийм олон төрлийн бичил битнүүдийн экосистемийг хэлдэг шүү дээ. За тэгвэл бид энэхүү микробиом буюу бичил одоо орчноо маш сайн эрүүл тэнцвэртэй байхад нь дэмжиж өгөх ёстой юм аа. Тэгвэл бид нар яаж дэмжих вэ гэдгийг авч үзье. За та бүхэн сонсож байсан бах парабиотик гэдэг ийм одоо ойлголт байдаг. Парабиотик гэдэг нь амьд бус амьдрах чадваргүй ийм микробийн эсүүдийг хэлж байгаа юм аа. Өөрөөр хэлбэл хэдийн үхэж,сэн хэдий ч одоо энэ арсны микробиомын дархтааны системийг маш сайхан дэмжиж өгдөг. За үүнээс гадна яг арсан дээр витамин С-ний үр нөлөөг нэмэгдүүлж өгдөг ийм зүйл байгаа. Тэгээд арсны барьер буюу хамгаалалтын давхаргыг маш сайн одоо дэмжиж өгдөг ийм үр нөлөөтэй зүйл байгаа юм аа. За Жанараа маш их баярлалаа. За тэгвэл бүгдээрээ одоо маш их түгээмэл асуудаг хоёр асуултанд хариулъя тийм ээ. За энэ бүтээгдэхүүний яг онцлог нь юу юм бэ? Онц одоо тэр бусдаас ялгарах тэр онцлог зүйл нь юу юм бэ гэж асууж байна тийм ээ. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд одоо санал болгоход энэ хэрэг болно гэж бодож байна. За витамин С-тэй гидрогелен маск болон нийт 21 антиоксидантыг агуулсан маш сайн нөлөөтэй, маш өндөр витамин С-г агуулсан ийм одоо маск байгаа. Тэгэхээр агшин зуурт таны арсыг гэрэлцэн болгоно өдөр тутамдаа хэрэглэхэд нэн тохиромжтой ийм маск байгаа юм шүү. За ингээд гавх зэрэг дуу цуурайтаад байна гэсэн байна. За бид микрофоны амарч байсан ээлжлээд нээ тийм ээ. За хоёр дахь асуулт нь болохоор энэхүү маск нь яг одоо цэвэр орц найрлагатай юу гэж асуусан байна. Орц найрлагын хувьд тодруулсан байна. За энэхүү орц найрлага бол яг цэвэр одоо орц найрлагатай буюу парабен, фталат байхгүй, эрцийн тос агуулаагүй, цикликийн, силикон агуулаагүй, сульфатын гадаргуугийн идэгт бодис агуулаагүй. Үүнээс гадна ер нь одоо хориотой одоо хор уршигтай гэж үздэг 1700 гаруй бусад төрлийн орц найрлагыг агуулаагүй гэдгийг эндээс харагдаж байна. Тэгэхээр арсанд одоо хор нөлөө үзүүлдэг ийм бодисуудыг энэ маск агуулаагүй гэдгээрээ онцлог байгаа.
За, гидрогел маскыг хэрхэн хэрэглэх вэ гэхээр маш энгийн, маш амархан ерөөсөө энэ бүтээгдэхүүнийг нүүрэндээ тавиад 2-3 минут болоод хүлээхэд л ингээд арсанд маш сайхан ингээд шингээд өгнө. Тэгэнгუთ нь та босоод бусад гэрийнхээ ажлыг амжуулаад явах боломжтой. За, яг маш их халуун нарны тусгал доор хадгалж болохгүй. Яг л гоо сайхны бүтээгдэхүүнийг хадгалдаг шиг одоо сэрүүн харанхуй орчинд хадгалах хэрэгтэй. За, хүрэгчэнд одоо хийж хөлдөөх юм уу, хүйтэн болгоодох шаардлагагүй. Өөрөө ийм нэлээд сэрүүн чанартай маск учраас та бүхэн тэрийг мэдрэх болно. Халаах хэрэггүй. За, тэгээд та бүхэн мөрөндөө тавиад хангалттай хугацаа өнгөрсний дараа маскны бүтэц ингээд нэмгэрч байгааг та бүхэн мэдрэх болно. Энэ яаж юм гэхээр маш их одоо баялаг ийм сэрүүм агуулдаг учраас тэрийг таны арсанд 30-аас 60 минутын туршид ингэж тавьж өгснөөр маш сайн шингээж өгдөг. Тэгэхээр хангалттай хугацаанд тавих шаардлагатай. За, мөн генийн ийм сонирхолтой судалгаа байдаг. За, энэхүү арс өөрөө чийгшлээ одоо алддаг ийм полиморфизм гэдэг үзэгдэл явагддаг. За, тэгвэл энэхүү гидрогелен маск нь илүү урт хугацаанд буюу 30-аас 60 минут ингэж нүүрэн дээр тавих шаардлагатай байдаг учраас энэхүү орц найрлаганд орсон бүх идэвхт одоо бодисууд таны арсанд бүрэн дүүрэн шингэж амждаг. За, энэхүү гидрогелен маск нь 2 хэсгээс бүрддэг. Дээд, доод хэсэг байдаг. За, үүнээс гадна уруулын хэсэг болон яг зохины хэсэгт тавих ийм хэсгүүд байдаг. Тэгэхээр та бүхэн яг одоо юм хийж байгаа ч юм уу, уцаар ярьж байгаа ч юм уу, өөр зүйл хийж байгаа тохиолдолд аман дээр уруулан дээрээ тавихгүй маа гэхэд одоо чихнийхээ ойр эсвэл одоо хүзүүний ойр ч юм уу ингээд өөр хэсгүүдтэй бас тавиад ашиглах юм боломжтой юм аа. За, үүнээс гадна энэ бүхэн за, энэхүү бүтээгдэхүүн нь маш сайхан үнэртэй, маш одоо таатай үнэртэй байгаа бергамот за, энэ ч та бүхэн харж байгаачлан эхний одоо хэрэглээнээс л үр дүн нь харагдаж байна тийм ээ. Эхний хэрэглээний дараагаар арсны нүх сүвийн хэсгийн одоо уян хатан чанар 25.5%-аар нэмэгдсэн байна. Арсыг сайхан тайвшруулж, нөхөж, сэргээж өгдөг нь харагдаж байна. За, үүнээс гадна арсны гадаргууг сайхан тэгш жигт болгож байна. Үүнээс гадна арсыг 6.8 градусаар илүү сэрүүцүүлж өгдөг нь харагдаж байна. За, тэгээд арсны улаалт болон шаргалт туяа багасгаж өгөхөөс гадна арсыг илүү жигт болгож өгнө. Витамин С-ний орц найрлагатай гидрогелен энэхүү маскыг та хэрэглэх бол үүнээс гадна витамин С гиалуроны хүчил агуулсан серумыг бас хамтд нь хэрэглэвэл маш сайн үр нөлөө үзүүлнэ. За, яг гиалуроны хүчил бол энэхүү серумд маань витамин С-тэй хамтдаа орж өгсөн байж байдаг. За, ингээд хамтд нь ашиглаж байгаа тохиолдолд гидрогел өөрөө арсыг маш сайн чийгшүүлж өгдөг учраас серумын бас үр нөлөөг нэмэлтээр дэмжиж өгөх юм боломжтой болж байгаа юм. За, тэгэхээр энэхүү одоо серумын үр нөлөө болон маскны үр нөлөө хоорондоо ингэж уялдаатай одоо ажилласнаар танд илүү сайхан гэрэлцэн арсыг мэдрэх боломжийг олгоно. За, үүнээс гадна ингээд хамтдаа хэрэглэхэд илүү гадны одоо стресс үүсгэгч хүчин зүйлсээс таны арсыг 92%-аар хамгаалах боломжтой. За, үүнээс гадна таны арсыг 84%-аар илүү сайхан гэрэлцэн болгох юм аа. Тэгэхээр та бүхэн аль нэг арга хэмжээний өмнө тухайлбал арсаа сайхан бэлтмээр байвал одоо хангалттай сайн арсаа одоо гоо сайханда анхаарч амжаагүй бол тухайлбал агшин зур энэхүү маскыг хэрэглэснээр маш сайхан гэрэлцэн толгоор арстай болох боломжтой юм шүү. За, бид хоёр хамтдаа ярихлаар нэг цуурайтад сонсогдоод байх шүү гэн тий. Та бүхэнд хэр сонсогдож байгаа бол намайг 2 удаа сонсоод байна уу, 1 удаа сонсож байна уу?
За цуурайтаж сонсогдоод байна гинэ. За тэгвэл түр хугацаанд нэг микрофоноо нээгээд хаагаад ээлжлээд явъя тийм ээ. За баярлалаа. За одоо намайг зөвхөн сонсож байна уу? За одоо сайн сонсогдож байна гэж байна. За бид хамтдаа нэг өрөөнд байгаа учраас нөгөө микрофоноо нээчихээр хоёр давхар сонсогдоод байх шиг байна. За дараагийн бас нэг түгээмэл асуултыг авч үзье. За энэхүү маск нь ямар төрлийн арьсанд нэн тохиромжтой вэ гэж асуусан байна. За үүнээс гадна чатанд розацтай хүмүүст энэхүү маскыг хэрэглэхэд хэр тохиромжтой вэ гэж асуусан байна. Back to you. За ямар төрлийн арьсанд илүү сайн тохирдог вэ гэхээр бүх төрлийн арьсанд тохирж байгаа. За розацаа буюу арьс буяарч хараг. За розацаатай арьсанд бол сөрөг заалдаггүй өдөр тутамдаа хэрэглэх боломжтой. За давхар яриа явж байгаа учраас зарим үг нь сонсогдсонгүй гол спикер маань. За Кыргызстаны орчуулагч сувг руугаа ярихгүй өөрийн орчуулгын сувг руугаа ярихгүй үндсэн сувг руу яриад байгаа болохоор давхар яриад байгаа юм байна. За энийг засъя. За хоёр дахь асуулт болохоор за арьс судлалын эмчнэр шалгаж үзсэн юм уу? Ашиглахад аюулгүй юу? Бас одоо нөхс өвийг бөглөхөөр байгаа юу гэж асуусан байна. За сайн мэдээ гэвэл энэ маск комедиген биш буюу нөхс өвийг бөглөдөггүй. За маск нь бас амьтны гаралтай орц агуулаагүй. За дэлхийн дахиныг бол веган холбоод бүтэлтэй юм бүтээгдэхүүн. Баярлалаа. Жанаар дахиад хоёр асуултад хариулъя. За ер нь бол арсны асуудалтай хүмүүст тохирдог. За ер нь бол бүх төрлийн асуудалтай арьсан тохиромжтой. За розацаа буюу гэдэг нь одоо гээд арьс юм өрөвсөх хандлагатай байхад бол яг үзүүлдэг арьс судлалын эмчтэй үзүүлээд зөвлөгөө аваараа тэгээд ер нь бол ингээд тайван байгаа өрөвсөл нь хит одоо ингээд даамжраагүй үед бол тавих боломжтой. За тэгвэл ер нь бол өрөвсөл ихтэй үед гэрийг арьс арчилгааны бүтээгдэхүүн бол хэрэгэлдэггүй. Яг арьс судлалын эмчээс зөвлөгөө авч жагаад асуудлыг шийднэ гэсэн үг. За үргэлжлүүлье. За хэрэглэгчид юу хэлж байна? За маскыг хэрэглэж үзсэн хүмүүсийн 80% нь юуг онцолж байна вэ гэхээр арьс тэр даруйдаа ингээд гэрэлтэж яарч байна. Арьс илүү сайхан харагдчих. За ер нь бол цонхгор байдал багасж байна. Арьсны өнгө сайжирч байна. Мөн арьс илүү залуу, тижэл авсан, арчилгаа сайтай харагдаж байна гэж байна. За ер нь бол арьс тавширч байна гэж 81% хэлсэн байна. За арьс чигш чинь гэж 82% хэлсэн байна. За арьс одоо ийм наалдамхай мэдрэмжгүй болж байна гэж 93% хэлж байна. За мөн 89% нь яг гидрогел дагуулгдсан бүх одоо бодисууд нарс нь маш сайсан гэж байна гэд хариулсан байна. За хэн тохирдог вэ гэхээр бүх төрлийн арьсанд за ямар ч насны хүмүүст тохирно. За ер нь бол насанд хүрсэн хүмүүс хэрэглэн шүү. 18-аас дээш насны хүмүүс. За ер нь бол маш их яарч байгаа, бушуухан арьсаа сэргийхийг хүсэж байгаа хүмүүс хэрэглэн. Арьсандаа юу тавьж ийн гэдгээ анхаардаг хүмүүс аюул хэрэглэж болно. За тэгээд цэвэр аюулгүй бүтээгдэхүүн хэрэглэхийг хүсдэг, байнгын нислэгт явдаг тийм хүмүүс хэрэглэж болж байна. Ер нь бол бааш юм завгүй, аялал ихтэй тийм хүмүүс хэрэглүүлэх зүгээр. Ер нь ингээд нислэгт явсны дараа арьс нилээд хураасан байдаг. Тийм учраас чигшил авахыг хүсэх юм бол яг энэ маскыг хэрэглээд арьсаа чигшүүлж байна. За ажлын аялалд, амралт, өөрийн хувийн амралтад аваад явахад амархан бай. За бас оройд ямар нэгэн арга хэмжээ төвлөвлчихсэн байгаа бол ажилдаа ч аваад явчих болно. Мөн өдөр тутмын гэрийн арчилгаанд оруулчих болно. За энэ маскыг яаж ашиглах вэ? За нүрээ эхлээд цэвэрлэнэ. За цэвэрлжээд маш зөөлөн хөдөлгөөнөөр нүрээ
одоо хатаан тийм үү. За тонико түрх нь. За тэгээд маска тавина те. За маскныхаа доод хэсгийг эхлээд тавиад за доод хэсгээ тавингуудаа ингээд гараараа ингээд жоохон дараад өгөө. Дараа дээдлийн хэсгийг тавина. За тэгээд та нартаа зөвлөхөд за тэр одоо тэр нүд амны хэсэгт ингээд нэг жоохон маск илүү гардаг шүү дээ те. Тэрийгээ яг ингээд чихний одоо урд ингээд тавьчихж байгаа. За тэгээд 30-аас 60 минут маска тавина. За ер нь бол ингээд маска авсны дараа арьсан дээр одоо ингээд бүтээгдэхүүн тэр бол мэдрэгдэхгүй. Яг ингээд нэг жоохон бүтээгдэхүүн арьсан дээр ингээд үлдсэн юм шиг санагдах юм бол гараараа ингээд сайхан товших хөдөлгөөнөөр гүйцэд шингээж болж байгаа. За ер нь бол 7 ногтой 2-оос 3 удаа хэрэглэнэ. Мөн шаардлагатай гэж үзсэн үедээ хэрэглэнэ. За тэгээд маш яаралт арьсаа сэргээхийг хүсэх юм бол бас тавиад арьсаа сэргээж болно. За асуулт хариултыг хэсгээ үргэлжлүүлээ. За хадгалах хугацаа хэдвэ? За маскыг нээчлээ. Тэгээд нээсний дараа хэр хурдан хэрэглэх шаардлагатай вэ? За энэ маскыг нээгээгүй байхдаа 24 сар хадгалах боломжтой. За маскыг нээсэн бол шууд ашиглах хэрэгтэй. Ягаад гэх юм бол маск маш баялаг найрлагатай С аминд агуулдаг. За тэгэхээр яг одоо ингээ уутын задлангууд бүх орцууд нь хүчил төрөгчтэй уралд орж байгаа. За хүчил төрөгчид тэр чөлөөт хэлбэрчүүд чөлөөт радикалыг үүсгэж байгаа байхгүй. Тийм учраас яг хэрэглэхийн өмнө уутын нэ гэсэн үг шүү. За ер нь бол нэг хайрцагт 5 маск байгаа. За нэг удаа хэрэглэлээ тэгээ хаяа. За одоо за маскыг яаж хадгалах вэ? Хуурай сэрүүн газар хадгална. Нарны шууд тусгалаас хол байх хэрэгтэй. Үүнээс гадна жоохон сэрүүн газар тавьж болно. Гэхдээ хөлдөөж болохгүй, хит халааж болохгүй ер нь мөн ер нь температурын хит өөрчлөлтөд оруулж болохгүй. За энэ нь болохоор гэдрэгэл чанарт нь шууд нөлөөлөх учраас температурын хит өөрчлөлтөд оруулж болохгүй. За арчилгааны дараал руу гараа. За өглөөний арчилгаа. За бид нар дандаа хэлдэг тийм үү? За өглөө бид нар арсны одоо тэр хамгаалтыг дэмждэг. За хит ягаан туяа. За тэр гадны орчны сөрөг нөлөөллөөс хамгаалахыг зорддог тийм үү? Энэ үед Т амидын бэрхтээ. За өглөөд ямар ч байсан арьсаа цэвэрлэн те. За үүний дараа pH-а тэнцвэржүүлээд тоник түрхэнэ. За дараа нь серумэ түрхэж байгаа. За С аминдын болон гиалуроны хүчилтэй серумэ түрхчин. За үүнийхээ дараа гидрогел маска тавиад бүх тэр сайхан баялаг орсоо арьсанд хадгалж үлдэн 30-аас 60 минут болгоод за маска авсныхаа дараа за маскны үр нөлөө, серумын үр нөлөөг бэхжүүлэхийн тулд за ер нь бол за нөгөө нэг чигшүүлэгч тосоо түрхээд SPF хамгаалттай тосоо түрх, нарны хамгаалалттай тосоо түрхчээд дараа нь нүүрний будгаа түрхэж болж байна. За орой арчилгаа. За нүүрний будгаа арилгалаа. За үүний дараагаар болохоор арьсаа яг цэвэрлэгч бүтээгдэхүүнээр цэвэрлэнэ. За дараа нь тонико түрхлээ. С болон С аминтай болон гиалуроны хүчилтэй серумэ түрхлээ. Үүнийхээ дараа маска тавь, гидрогел маска тавина. За 30-аас 60 минут тавиад авлаа. За дараа нь зовхны тосоо түрхэнэ. За үүний дараагаар нүүрний хамгаалттай нүүрийг чигшүүлэх тосоо түрчиж байгаа. За энэ чинь орой болохоор нарны хамгаалалттай тос байх шаардлагагүй. Зүгээр сайхан арьсыг тижээгээд өгөх тос байхад болно. За тэгээ хамгийн сүүлд нь болохоор шөнийн туршид арьсыг одоо нөхөн сэрэг зориулттай тижээлэг тосоо түрхэж болж байгаа. За жанаараа бас дахиад асуултуудад хариулъя. За чатаас асуулт ирсэн байна. За дерма архитекттэй, дерма сониктой яаж хамт хэрэглэх вэ гэсэн байна. За тэгвэл оройн арчилгааг илүү дэлгэрүүлж яриа. За гэрт ингээд төхөөрөмж аппарат байв тийм үү. За хоёрд одоо давхар цэвэрлэгээ хийчлээ.
Тонико түрхчлээ. За Сэрүүмээ түрхэхэд Сэрүүмийнхаа дараа Дерма архитектараа явуулж болж байна. Дерма Соникоор явуулж болж байна. За бас одоо хөгшрөлтийн эсрэг одоо Сэрүүмээ түрхэх юм бол бас Дерма архитект ашиглаж болно. За эннийхаа дараа маска тавьж байгаа. За нөгөө нэг маска тавиал яг энэ зураг дээр харуулсан байдлаар бус дараагийн үйлдэлүүдээ хийчнэ гэсэн үг. Баярлалаа Жанара. За дахиад хэд хэдэн асуултад хариулъя. За дараа нь бас төгсгөл хэсэг дахиад асуулт хариултын хэсэг байна. За ийм асуулт байна. За наснаас хамаарат яаж хэрэглэх вэ гэж асуусан байна. Ер нь бол наснаас хамаарат гэх юм бол ер нь бол аль ч насанд байсан арьс яг тухайн наснаас хамаарат зарим өөрчлөлтөд орж байгаа. За яг өнөөдрийн байдлаар таны арьс яг ямар байна гэдгээс хамаарат та арьс арчилгааны дарааллаа өөрчилж болно. За ер нь бол суур одоо арчилгааг харахад Artist Screen Nutrition одоо багцууд байдаг шүү дээ. За холимог арьс байна уу? Эсвэл одоо чигшил хэрэгтэй байна уу? Эсвэл одоо хөгшрөлтийн эсрэг одоо үйлчилгээ хэрэгтэй байна уу гэдгийг харж агаад Сэрүүмээ сонгоно. За хөгшрөлтийн эсрэг үү, нөхөн сэргээх үйлчилгээтэй юу гэд ер нь бол бид нэр өмнө нь энэ талаар бас презентацуудаар ярьж ирсэн шүү дээ, тий? За хэрв одоо ингээд арьс ингээд тослогжих хандлагатай хөгшрөж байгаа арьс бол хөгшрөлтийн эсрэг одоо багцаа хэрэглэнэ. За холимог арьстай. За тэгээд ер нь бол хөгшрөөд одоо ингээд хөгшрөлтийн шинж тэмдгүүд гараад эхэлчихсэн бол за нөхөн сэргэх багцаа хэрэглэнэ. За тэгээд ер нь бол гидрогелем маска бол альч багцыг хэрэгжилж исэн ашиглаж болж байгаа. Artist Skin Nutrition ямар багцыг хэрэгжилж байна? Үйл хамааран за маска ер нь бол ашигла болж байгаа шүү те. За бас нэг юм асуулт байна. За слайд дээр байгаа хоёр асуултад хариулъя. Энэ маскыг наран түлэгдсэний дараа хэрэгжилж болох уу? Эсвэл одоо гоо сайхны одоо хүчтэй үйлчлэгэнд орсон дараа хэрэгжилж болох уу? Жирэмсэн байхдаа хэрэгжилж болох уу? За наран түлэгдсэний дараа хэрэглэхийг зөвлөхгүй байна. Ягаад гэх юм бол арьс эргээд нөхөн сэрэг хэрэгтэй тийм үү? За ер нь бол ойролцоогоор 2-7 хоногийн дотор арьс нөхөс сэрэгдэг. За түлэгдээд 2-7 хоног боллоо. Тэгээд хэрэгжилж болж байна. За яг одоо гоо сайхны юм хүчтэй ийм үйлчилгээнд орлоо гэж бодъё. За арьсыг одоо маш юм өндөр температурт оруулсан ч гэдэм те одоо лазер одоо эмчилгээч гэдэг юм. Эсвэл одоо зүйтэй одоо ийм гоо сайхны үйлчилгээнд орсон бол за энэ маскыг хэрэглэхгүй бас л арьсаа нөхөн сэргээх хэрэгтэй. За эмчээс ямар зөвлөгөө өгсөн тэр зөвлөгөөний дагуу л явна гэсэн. Арьсаа нөхөн сэргэх тэр боломжийг олгочоод дараа нь арьс нь одоо сэргэсний дараа маска хэрэгжилж болж байгаа. За жирэмсний үед. За ер нь бол жирэмсний үед гэрийн арьс арчилгааг одоо яаж хийх вэ гэхээр ер нь бол ямарваа бүтээгдэхүүний гоо сайхны бүтээгдэхүүний судалгааг жирэмсэн хүн дээр хийдэггүй. Тийм учраас эмчээсээ зөвлөгөө авна. Одоо эмэгтэйчүүдийн эмчээсээ зөвлөгөө аваад за эмчээс хориглоогүй бол те ямар нэгэн орцоос одоо харшилдаг ямар нэгэн орцод үл нийцэлтэй биш л бол эмчээсээ зөвлөгөө авч жагаад маска хэрэглэж болж байгаа. За баярлалаа. Бас нэг асуулт байна. За тэгээд дараагийн хэсэг рүү оръё. За төгсгөлд нь бас асуулт хариултын хэсэг байна. За жилийн улирлаас хамаараад нарны эрх түвшлээс хамаараад ашиглан ашиглахгүй гэдэг юм ялгаа байгаа юу? За улирлын хувьд гэх юм бол ер нь бол аль ч улирлд хэрэглэх боломжтой, аль ч цагт хэрэглэх боломжтой. Энэ тал дээр бол ямар ч хязгаарлалт байхгүй, ямар ч хориглох заалт байхгүй. Баярлалаа. За тэгвэл энэ би үргэлжлүүлье. Баярлалаа Жанараа. За эрхэм бизнес эрхлэгчтэй гарах болоогүй шүү. За ер нь бол та нар маань асуулт байвал чатад биччихэл байгаараа дараа нь төгсгөл хэсэгт асуулт хариулт хэсэг явагдана угаасаа. За хэдүүлээ одоо дараагийн блог хэсэг рүү оръё. За гидрогелем маскыг ер нь бол хүмүүст яаж санал болгох вэ гэдэг талаар ярилцъя.